монголчуудын Ингл радио 88-ны уралдаан дээр сугаат оруулан сонсож буй эрхэм сонс үзэр таны энэ өдрийн амар амгаланг дахиалтгая. 7 нүбэрийн даваагаас басан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжилтөө хөнгөн байцгай сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонс үзэр танд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 10 дугаар сарын 3-ны мемор гарагийн Яна нэвтрүүлэг инхүү эхэлж байна. За студид хөтлөгч Одко Мега хаш гэрлээ. За найруулагчаар Амгаланбаатарын ганц гэнэ айлж байгаа. За нэвтрүүлгийн хамтран айлгачаар цэвэр жимсний хөлдөөмөл сэрүү татвал сэтгэл сэргэн Анста амин дэм за мөн Кроко брэнд хамтран айлж байгаа. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань эхнэрээ магтах нь тэнэг хэрэгүү гэдэг сэдвээр ярилцсанаа. За. Дунд энэ гэхдээ мэдгүй байж байгаад ингэж амар орж ирэх юм уу те. Дунд тэнэг эхнэрээ магтана гэж ертөнцийн 3 тэнэгт байдаг. Одоо манай эртний сайхан ухтлаа. Энэ юу гэсэн утгатай үгүй ээ. Яагаад эхнэрээ магтсан хүн тэнэг болдгийм болоо? Одко. Чи гэхдээ эхнэрээ сая сансарчтай болсон нэр бүр маяр магтчихлээ тий. Яг шүү. Амар магтж байна. Би магтсан хэсгээс нь ярих уу? Энэ гэр бүлээс авчиргаануудаа ярьж болохгүй гэсэн яагаад ингэж аа. Тэр цаасан дээр чи тийм байгаагүй шүү. Атлаа. Би бол одоо рок хөгжим сонсдог уу, хөгжим дагдаг уу. Манай эхнэр чи бүр надаас хард рок сонсдгоо гэл. Тийм. Тэгээд хард рок биш метал шүү. Тийм метал ч илүү. Тэг мэдгүй. Тэгээд би бас тэлэлтүүдээр явж байсан. Тэгснэ наадах чинь юу бараг л тийм ингээ утас руугаа ингээ харцсан. Чи над руу нэг ядаж нэг удаа залгачааш бараг хартчаач гэдэг юм шүү. Оо хаарддаггүй юм уу? Ахаа би таны хардаж үзүүлэхөө. Би өстө гоё харддаг. За тэгээ бид нэг ингээ гар гарнаасаа барилсаа би нэг юм модон дээр явж өстэй чи ихнэрийг хардуулах гэж за зориуд санаатаагаар зохион байгуулалтаар тэр зураг авсан. Тэгээд гэлч нэмэрэгөө. Тэрийг тооч харахгүй. үгүй. Тийм юм яаж юу гэж харддаг. Хоёр чи ингээд нэвтрүүлэг ингээд хамтарч хөдөлдөг болохоор чи хардахгүй штэ. За. Хамтарч хөдөлөхгүй хүмүүс одоо эфирт гардаггүй хүмүүсээс явал жинхэнэ харддаг штэ. Айгу бодсон. Тэgi байцаа. Тэг шиг. Тэр яасан бах нь ихнэр нь метал рок сонсдог. Тэгээд Одког юу ч хийж хаанч явж исэн. Юус ард мардаасан залахгүй харддаг. Хайргу үнтэйгээ суугаад хоёр хүүхэд гаргасан. Хайргу нэг юу яачихгүй да нэг юу гэдэг лээ. Бүх нэг юм тесрэлтийн би нэг ингээд тоохгүй хайцаахгүй. Гү хайргу мэн. Үгүй хайртай заа гэж. Би залгаадах юм да. Хайртай мó хайргу мó гэж. Хайртай мó хайргууг л ийшээ явлаа шүү. За тэгвэл ихнэрийн магт хариулаарай. Тийм зөв үнэн шүү дээ. Магтаж яад юм ер нь. Магтаж яг тэрэгтэй магтаа шиг сонсогдсон гэж бодохоор бас тэнэгэл нөхөр байна. Би магтаад л байна гэж бодсон. Шүс гоожтой авлаа шүү дээ. Шүс гоожтой шүү дээ. За. Миний ах нэг олон жил хийлээсэн те ухаантай хүн юм чинь те бас нэг сайхан хариулт хэлэн те. Ихний сайхан сургаалд ор хүн гойгоо нэг л юм байгаа заяо. Нэг л юм хэлээ данарт. Нөө амби шигтэй нэг л юм за гэж хэдий данарт. Би гас хашиг хэлгээс нь хэлчихв. Хашиг бол зүгээр нүдийгчээс айгаал магтдаг. Нэг л юм хэлээ. Тий. За хүн тэнэг гинөө юу гинөө хамаагүй магтаалаа. За. Тий. Таралцсан болгондоо л магтаад бай. Тэгээд тэр магтснаа очиод ихнэрдээ хэл. Би тэр хүнд өнөөдөр чамаага магтсан. Яг ч чамаага магтмаар санагдаад магтчихлаа гэдэл. За. Тий. Учир нь юу вэ гэх юм бол. Учир нь юу юм бэ? Магтуулж байгаа хүн хинч ууралдаггүй маа хязгаарч ууралдаггүй. Хөөе. Би л таараа нэг юм гайхаад байдаг байхгүй юу? Тогшиж үзье наадах. Хэдүүлээ сайхан энэхүү сайхан нэвтрүүлгээр сайхан ярилцъя л та сайхан тий. Дөрвөлжин ширээний сайхан ярилцлах. Одоо би ингэж бодод байхгүй юу? Ингээд ихнэрээ ч юм уу тий нөхрөө ингээ өөрийнх нь ингээ хажууд магтахгүйгээр өөр хүмүүст магтаа тий. Харин муулах юм а өөрт нь ингээд хилжи загних юм бол яасан хан тий. Тэгдэж штэ тий. Тийм үү. Үгүй заавал тэгэх шаардлагатай юм уу ер нь? Үгүй тийм юм сонсох гэж мөнгө төлж байгаа юм чинь шаардлагатай л гэдэг. Мөнгө төлж байгаа гэдэг. Одоо сэтгэл зүйч шиг ярих гэдэг юм шүү. Үгүй үдээ хачраар нэг ийм пост орж ирсэн байхгүй юу? X-ийнхаа талаар бичиж байгаа тэр залуу. Нэг мэдсэн чинь манай X хоол хийгээд тэнгүүтээ хараа би хумсаа бод чи миний харстай амар гоё төмсөх ноогоо арилгад юм чинь ингээд арилгачааш гэ. Тэгээд тэр залуу ингээд ингэсээр байгаа тэр залуу хоол хийсэн байгаа байхгүй юу? Тэгээ маргааш өглөө нь босон чи хараа миний арь нэг гоё талхан дээр ингээд илгэний нус дүрхт юм чинь гэд тэгсэн чинь бас
өргөцсөн зогсож исэн гэсэн. Гэтэ ер нь бол эмэгтэйчүүдээс илүү эрчүүд бол магтаал дуртай хүмүүс ахгүй юу. Тэгэхээр би тэгээд ингэсэн. Зандаа энэ бол үнэхээр хатуу ухаантай эмэгтэй байна. Тэ одоо яг ингэж би надад тийм зам байдаггүй байхгүй фак. Тэгээд энэ ирчүүдийн чинь ингээл онгороогоо те эдгээр чинь онгороогоо амтад байхгүй юу. Ингээл онгороогоо өгдгөн дээр өнгөн алгадаж өгөөд ингээл онгороогоо дээр надад чи юу гэж хийн. Манай ихнэр бас найздаа бас ингээл яриад үүдэгч давна усыг ч гатна. Йоо ямар амар ингэ бодсон чинь те. Манай ихнэр шуруу наацсан биш те. Таруух штэ бид нар одоо ямар те. Манай нөхөр ч бүр ингээд нэг магтсан ч бүр ингээд ингээ pop бороос цавцхан болон зогсож ирсэн шүү дээ. Аа тийм. Тэгвэл энээр амар ингээд ийм магтаал дуртай байдгийм үү? Эсвэл зүгээр ингээд цаанаасаа ингээд таад ингээд уус хөөрөд тэр юм. Би одоо магтаал ирүүл заа хэрэг биш гэчээд. Энэ одоо надад хэдэн төгрөг байгаа илээ. Аа тийм. Надаас юу салгах гэж байгаа бол, юу хэлэх гэж байгаа бол, юу гоох гэж байгаа бол би шууд дутдаг. Тийм шүү дээ. Энд чинь амьдралын туршлага гэдэг байна шүү дээ. Энэ одоо энэ хүмүүс 30 хэдэн жил амьдсан учраас одоо тэ зан зангаа авсан байх шүү дээ. Тэгээд магтаагаал ингээл унтах юм бол яа. Гошоорох наснд өнгөрчих хашихын үед бол. Та гэхдээ яг өнгөрийнхэн зам юм байхгүй. Хаших дээр бол яг ингээ илэрдэг байхгүй юу? Та ингээд гоё хоол хийдэг гэдэг ингүүд манайхын уриал ингээл хоол хийж өгөх юм заяа. За одоо би чамайг хийж өрөхгүй заяа. Юу гэсэн үг юм? Ээгөө ажлынхан гэсэн штэ. Харин тий. Тэгээ биднийг бас өртүүлэхгүй үстэй. Харин ариу өртүүлээд байгаа юм шүү. Гэтэ гой хоол хийдэг чинь тэгээ худлаа юм уу? Үнэн л үстэй. Ходлаа. Би нэг гоё хоол хийж чаддаг. Хашахын тэр юу штэ тий. Тэр нөгөө нэг ийм тасалсан гурилтай шүл байсан заяа. Би хятад амтлагчтай ч үлээ. Бүр ингээ бараг хятад аяганд байсан бохоо. Амар гоё амттай. Үй чамд тийм хоол хийж өгсөн юм уу? Тий. Надад бүр ингээ Муу лавшаал хийж өгсөн. Харсан хавраг. Тийм үү тийч. Гэтэ нүдэгч байсан уу? Байдгүй л дээ. Ер нь нүдийг чиг байхгүй л бид нарыг үрдэ. За. Хашахын хоол бол үнэхээр гоё. Дараалал. За баярлалаа. Дараалал уураарай. Хашаах одоо би тэгвэл таныг магтаад ингээд хоол мол ярил та хошгорох болов. За хошгорох байхаа. За тийм магтаадгаас та ингээ ихнэрийг юунд ингээ магтангууд илүү аль юмд ингээ хошгордог вэ? Та илүү яг юундаа ихнэр чинь юундаа сайн гэж. Үгүй би яг өндөө өөрийнхөө хийх ёстой юмнуудаа хийчээд тэгээд ээжэн гол нэг юм юу их штэ. Хамаагүй хүмүүст ярьсан нь сонсогддог байхгүй юу? Тэр ч бас хошгоруулж байгаа. Дадцыг хүн болгонд яриад явчихдаг байхгүй юу? Тэр нэг нь чамд очиж хилжил даарна. Танаа ихнэр чинь чамайг магтаад байла. Тэгэхээр чи өөрөө давчих штэ. За яг тэр үед чинь танаа ихнэр яг хийх юм аа гэдэг. Тэгээ хаасаагүй хөвлцэн юмнууд байдаг. Тэгээ өглөө босдог хүүхдээ хөргөж өгдөг. Наадах ч угаасаа аамрыг хийлстэй юм шүү. Үгүй харин тэр нь тэгээд ихэнх айлуудад байдгүй юм шүү. Үгүй харин би ийм тэнэг хүн байхгүй юу? Одоо би яг ийм хандлагатай байхгүй юу? Одоо энэ дээр одоо жишээлбэл би ингээд миний хайнстаа айгуу халамжтай тэгээс өглөө болгон босоод хоёр хүүхдээ өргөж өгөөд гээд ингэж явах хэрэгтэй байл та. Гэтэл би энэ чинь хийх хэрэгтэй юм шүү гэж ханддаг. Ийм хүн байхгүй юу би? Гоо манай ихнэр тэгээд тэнэг болж байна. Надад бас хийж тэгж магтдаг шүү. Би хараа. Бас байна. Би попорч байгаа юм биш ээ заяа. Сайн попор угаасаа өнөөдөр чи попор хэвчээ. Ингээд өчтөр орой атсан чи хоолойгээ тавьсан байхгүй юу? Хурдын ирмэргээ тэгээдсэн. Тэгсэн чи ингээ хоолойгээ тавьсан. Тэгээд ингээ хоолой ингээд эртгий идээсэ гээл хурдан дуудаад байсан. Ингээд тэгэхээр би за энэс илүү сайн байгаа тэрвгээ энэ сайн байгаа чинь л одоо ингээ болж гинэ. Гэт би амар газ жаргалтай байна гэд тэгсэн чи манай нөхөр баг өдөр болго хөргөж өргөж өгийн ухааны юм ирээдсэн байхгүй юу? Тэр би хардж байгаа. Одоо тэр хүзээ акаунт өлөөсөн байх штэ. Чи бүгд хамаг мамаг бүгдийг гаргаад тавьсан байж штэ. Одоо яг сонсож байгаа миний намайг хөргөж өгөхгүй л гэсэн л тэгтэг. Одоо энэ үгийг сонсоод хөргөж өгөх ба. Чи хардж байгаагаа гоё илэрхийлж. Чи зүрхнийхэн ингээд энд утсыг гаргаж ирээ бүр ингээд ятгах тоглолцсон шүү дээ. Би заяа өнөөдөр хөөсөн заяа. Facebook дээр ийм юм явж илээ. Одоо чи би чинь надаас сингл хөө одоо иймэрхүү юм уушгаар одоо айгүй ингээд зүрхэн ингээд эмзгэр тусдаг байхгүй юу? Сингл яваа хүмүүс ингээд дөрвөн төрлийн юм одоо ноо байна гинэ. За. Нэг бол хараа муутай, нэг бол яриа муутай, нэг бол мэдрэл муутай. Нэг бол царай муутай. Та аль нь вэ? Яасан хийцүү юм бэ? Нэг доор хит хитээр угсарсан хүмүүс байж л байгаа шүү дээ. Одоо их чи юу штэ? Одоо ингээд та болоод одоо хараа муутай байж гэн тий? Тийм. Гүг вэ чи хараа сайтай Та гурав ч гуруулаа хань ажилтан байгаа юм тий? Гүг вэ чи хараа сайтай
Тэгж та тэгэхээр мэдрэл муу. Би ер нь жоохон мэдрэл муутадуудаа орно л доо. Тийм, Ер нь бол тийм. entertainment салбарт цоо хэлбэр ирүүлэхгүй ажилтгүй ингэж байгаа шүү. Би чи яг дажгүй л дээ. Гэж бодохгүй дээ. Тэгээ чи бакалавра яаж авсан тэгээ? Мэдэрлээрээ авлаа шүү дээ. Нэн чи мэдэрлээрээ бакалавра авлаа шүү дээ. Йоо, Яаж хийж байгаа бадарч орч чадах. Бид нар ингээд бараг би бинийхээ нэвтрүүлгээ сонсооч цаав байдгүй шүү дээ, тий. Тэгвэл номын цэцэг чинь энд комент хийсэн тууж яа. Аа яа за. Ажилгүй байгаа мó чи? Хамтран хөдөлдөг Ажлаа хүмүүс хоёр биендээ дасаад харин ч жан болох магадлал өндөртэй гэж бодоод байдаг штэ. Би амар гоё харамлалтай штэ гинэ. Хэнийг харамлах юм бэ? Ямар нэвтрүүлэгтэй? Мууяс номоо ирж байгаа ноото шүү. Тийм баг тийм. Бас хоёраа. Юу шүү? Номц сэтгэлээ илчлээд байгаа юм шүү дээ. Намын цэцэг мэдээд байгаа байхгүй нэмээ. Нэр балаагаараа бакалавра ороод мэдэрлэрээ магистр авчвал гоё л тий. Яа бас яасан ч бас уянглуулж Гэхдээ бас ингэж хамаагүй бас суурч болохгүй. За энэ Гоё л байна гэж. За Мегамар цэцгийн энэ байгууллагт хоёр хол магистр байгаа. Нэг нь чи, нэг нь би. Миний дүү ийм ярьж болохгүй. Гү би юу яасан байхгүй юу? Таниасаа үлгэр жишээ. За Улаанбаатар хотод 17 цаг 27 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Кропко брэнд хамтран ажиллаж байгаа. За. За эднийх чинь тэгээд би саяхан очиж үйлчлүүлсэн. Оо за. Тэгээд Аль салбар дээр нутсан? юуны бамбурш кафений ард. Тийм том хамгийн том. Тэ одоо төв номын гэсэн үг, сангийн тий. ард. За тэгээд нөө хүүхэд нас минь зүгээр л намайг зүгээр ойлгохгүй хэлээ тийшээ орсон чинь. Тэгээд миний дуртай бүх чихэрнүүд угаас тэнд байсан. Тэгээ нөө багуудад чихэр нөхөр бүгд байгаа Оо шүү дээ. багватанч байна, протеиноточ байна. Тий. За юу улаан малгад бүгд. Зипир ойрд идэг байсан. Одоо ингээд зипир эзэж бас гоё хэлж байна. Сонсогчдын уулзалтан Тэр дээр зипир ерөөдөө чинь- баг коровкагийн чихэрнүүдийг би айгу авсан. Нөө сонсогчдын уулзалтан дээр нөө би Чихэрхэн баг бэсэр чихэрхэн чи хинийх үлээ? танах Өстөө. дандаах цэгийн хоёр их байсан. Аа. Тийм. Нөгөө нэг чихрэн өртөө чинь. Тэгээд би ерөнхийдөө тэн дээр сонгож байгаа нөө захаараад хамтарч ажиллаж байгаа байгууллага болгоныхаа бүтээгдэхүүнийг авахыг хичээсэн байхгүй юу. Тэгээд энэ коробкагийн ер нь бол орос чихрэнүүд нь Красный октябрь те Бабаевский Гээ, ер нь бол одоо Кропкод бол баг уул нь бол реклам баг тэгээд хийхгүй энэ хараа коробка дээр та өглөөний хоол гэдгийг мэддэггүй. Харин тийм байлээ. Тийм. Харсан. Хүүхдийн эн чинь нөгөө нэг өглөө чинь ялангуяа ингээл өндөг шаарч бараалгаа заримдаа ингээл цаг болддгоо штэ тий. Тэгэхээр хүүхдтэй болоод коробка брендийн хүүхдийн хоолыг сайхан сүүн ингэждэг байхгүй. Сүүгээ хийж жоохон халуус ичдэг байхгүй. Хүүхдүүдийн сүтээ ухаар чим юу штэ. Хоол нь өвдөн штэ тий. Тийм болоо жоохон халуус игээл тэгэл өгчгөр өстой гоё зөөлрөөд гоё хэлцдэг өглөөний хоолоор. Би яштэй те Кропкогийн яг ингээд нөгөө нэг одоо ингээд амхандаа л нэг зөв хоолчих гол үздэг. Тэгсэн мөртлөө ингээд нөгөө өглөөнийхөө хар кофег ямар нэг юм гоё жигнэмэг бичэнтэй ингээ идүүл гоё штэ тий. Тэгэхээр би Кропкогийн Овеста бичэнийг сонгодог байхгүй юу? Айгуу гоё. Айгуу гоё амттай.Өө тийм үү Тэр бэлэн. зипир гэж яриад байгаа чинь сахар гүсбэр. Оо тийм үү? Тийм болохоор би тэр зипирдэнд нь бас аюу дурлаад байгаа. Зипир чинь уг нь бол зөв сахар байхгүй юу? Хамаагүй идэж болохгүй. Тэгээд би өөрөө аюу дуртай байгаад байдаг. Зипир харагдаад байдаг. Энд тэнд. Шууд авсоо би үнгээд хэлээ. Тэгэхгүй харин ямар ч асуудалгүй коробкогийнх. Тий. Өчигдөр би ингээл ингэхгүй юу? Кропкого Баффел чинь 2018 20 онд олон улсын ач холбогдолын актимаас шилдэг амд чанартай бүтээгдэхүүн алтан медаль авч ирсэн юм биш тэгсэн чинь нэмэ. Энэ Монголын шагнал. Гоё. За. Салбарууд нь Ангаргийн нөгөө нэг энэ танах хэвлэл мэдээлэл газар өгдөг шүү. за энэ тэгэхээр үндэсний төв номын сангийн ардалт ажилд За Чандман төв гэж байгаа. Тэнд бол төв салбар байна. 13 дугаар хорооллын Аманхуур хотхны замын эсрэг талд Чандман төв гэж байна. За зайсан толгойн зүүн талд Чандман салбар бас тус тус ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ороод гоё сайхан зипир авцгаагаараа. за тэгээд Кропко брэндэд утас хэрэггүй. тэгээд дээрэс нь зөв сонголт таны гарт манай одоо нөгөө байгууллага одоо нэвтрүүлгийн хамтран ажиллагч болохоор бид бол өөрсдийн мэдрэмжээрээ сайхан ярьж өгдөг тий. Тэгээд ч угаасаа ингээд Кропко брэнд баг 3 жил шахуу өглөө хөтөлбөртөө хамтарч ажилласан. Бид нар бол зүгээр
гахтал ицсэн штэ тий. Тэгээ одоо бас тэгж жаад авчирч өгөх бах уу. Яагаад гэх юм бол дууссан байгаа гэдгийг үгээр хэлээ. Угаасаа энэ жил ирээгүй. Тийм үү. За энэ чинь уран бүтээлийн жил эхлээд одоо сарлан болж штэ. Коробка вафл нь бас их гоё амттай. Гоё. 4 жил ирж исэн байхгүй юу? Тэгээ тэрнээс бол нилээ эцээ. Хай нэг сайхан идчихдэг. За ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаар Кропка брэнд хамтран ажиллаж байгаа баярлаа. Ингээд өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв эхнэрээ магтах нь тэнэг хэрэгүүд гэсээр ярилцж байна. За тэгвэл та эхнэрээ магтсан чинь ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Хамгийн сүүлд хизээ юу гэж эхнэрээ магтсан бэ? Яана. За хашаахаа бодож байгаараа би бас толгой дотор орж ирэхгүй шүү. Оо ам дээр л байна шүү дээ. За. Оо миний ань чинь ухаалаг ажилсаг гэж хэлнэ шүү дээ. Тэгвэл би юу тийм утгаар нь биш би юу яасан бадсан юм байна. Ой базаж болдгоо нэг дор хэлээ дахиад өөр магтах үгнүүд Юу олж бадаад идэхгүй. байгаа? Гэхдээ тэр чинь нөгөө ингээл гэрт ингээ холигчл байгаа штэ. Наашаа цаашаа ингээ явж байгаа штэ. Яг одоо ерөнхийд нь хэлчихгүй юу манай магтлаа өгчихгүй юу. Би тэгэхэд юм болгоныг тусна. Чиний хөл чин айгуу гоё гэдэг ч юм уу те. Чиний хуруу чин заримдаа те нэг өдөр те. Үгүй хашаахаа та буруу Тэшээ яг худраа явчлаа. Харин. Хашаагаас ийм үг гарах хүн мөн үү? Гөө би тэгдэг нэр шүү. Нэр юу? Нэр. Манай хүнээ юу? ингээд Хараа гар ямар гоё болбраа гэж. Үгүй тийм Оо үү? айгуу гоё болбраа. Хөл нь ямар гоё тийм Юу бас. да уурлаад байгаа. Уурдаг. Яг тийм байхгүй юу? Тэгэхээр тэр нэг хэлдэг байхгүй юу? Тэгэл нэг үгээр хэлэх юм бол детачлна гэдэг байгаа байхгүй юу? Наа чи их зүг баха. Тий. Ерөнхийдөө гоё хүн гэж байдаг байхгүй юу? Ер нь бол Тэгвэл би биеийн хилэмжээр юу яасан шүү. Юу ч хэлэхгүйгээр зүгээр ингээд базаад авсаа гэж штэ. Наад чи бас гоё штэ. Аа. Тий, наад чи гоё тий. үгээрээ бацгаад байгаа. Өгзөг. Хинжээс би бацаад байгаа мó бацаад. Энэ бүр нэг өгзөггүй болохоор өгзгөө базаж үзээгүй. Тий. Чамаа гэрээ өгзөгтэйсэн ба шууд хажуугаар өнгөрөхт нь базаал авна. Хийхээ угаасаа мега. Одгоогийн тэр арга бас гоё тий. Юу ч хэлэхгүй штэ. Тийм, Яг тийм, бол тийм. би ч нэг юм олон хүмүүстэй цуг амьдарч байгаа болохоор хайрам муу гэдэг тэр чинь тэгээд ямар ч романтик юм уус. Тийм шүү дээ. Хашаахын Гинт явжсэн бодис нь бариад авах хэрэгтэй байхгүй. хашаахын залуу насных нь ингээд дурсан сэтэрж штэ. Гоё юм болж байна. Хараа ингэдэг байхгүй те. Гэрт хараа хинч байхгүй заа хамаагүй заа юу. Гэрт хинч байхгүй. Тэгтээ тэр гэрт чөдөд. Тэгсээр нь бодис нөргод гинт бодис дээр явж яриад. Тэгээд хамгийн гоё нь заа юу. Лифт мэтэнд орж явах тэрж ил. Тийм. Камертай шүү. Ямар хариу үйлдэл үзүүлдэг гэж мега яг таам бэ. Эсвэл дотроо дуртай. Үгүй яг ингээд Тэр чи гоё байхгүй. лочи. Яагаад байгаа бэ? Юу зүгээр ахтай. Ятгаатай зүгээрээ. За энийг магтаал гэж тооцсон бол би иймэрхүү үйлдэл гаргад юм байна. Яг үндэ бол ам хилэн дээр гарч Чи ирэх юм. яагаад түрүүн чимээгүй байсан гэж хэлж Ханханаад харамлаад тийм аа. Муухай садар хүмүүс байна. Ихнэрээ айгу сонин байдлаар магтаад байна. Юу байдлаароо. Сюрприз үзүүлдэг байхгүй юу? Бай. Тэгээс Гинт. Ашигтай шиприз гэж. Нэр игдээ юу? Нэг одоо ингээд нэг юм 8-aalцад хэлдэг байхгүй юу? Хайраа нэтэрэ те ста гоё хоол моол байна гэмэд. Яасан хайчих гээд байгаа. Хий ирсцээ. Хинтэйгээ бичээд байгаа. Ихнэрүүд чи ингэдэг үү? Одоо жишээлбэл ингээл гоё хаал хийсэн мэн гэдэг штэ. Та яадаг нэг өдөр хэлэхгүй байхаар ягаад чи тэгж хэлэхгүй байгаа гэж хэлдэг үү? Тэгдэг шүү. Юу байнга асуудаг штэ. Банк асууж залгаач шүү дээ. Чи ягаад гоё хаал гэж хэлэхгүй байгаа гэдэг. Өдөр чинь ингээд байнгын сонсдог үгээс сонсохгүй болчоор сэтгэл хоосроод байхгүй юу? Хөөе нэр сониос ажилчдын хоол иддэг болсноос хойш би гэртээ хоол идэхгүй байгаа шүү дээ. Тийм үү? Ай хинж байгаа бэ те. Нэрэ. Юу ажилчдын хоол юм уу харин тийм. За. Байгууллагын манай захирлын манай хамт олонны мөгийн авч Өдөр өдрөө бол ингэ чинь. Хэрдээ хол ахтай яах вэ те. Мөгийн хаач Захирдээ авч. Гэхдээ байж шийдэж орчихсон бүх үгээр хэлдэг шүү дээ. Захирдээ хол. За яв захирдээ хол гэж чагараа заяа. Энд нөө. За одоо ингэ тогтсон шүү. За одоход хэлэхдээ цай хоолноор ихгүй те. Үгүй одко захирлын хоолыг хэлээ. Захирдээ хоолд ирчиж гээд. Тэгж заяа. Тэгээд Захирдээ хол гоё. Тэгэд нэрээ бас орой морой идэхэр жоох хэцүү байгаа л да. Яг тийм шүн унтч чадахгүй ингээд
хард гараад ингээ босч ирээд байгаа. Ийм залуу хөөхт одоо. Харин тийм. Юусэн бол одоо Тэгээд идчихэл би тэгээд. юусэн бол орой хоол идэхгүй бол яг тэг хард дарж хат нөө минээр босоод хоол идэх. Ягаад оройны хоол идэх амлан шууд хийж өгөн нэрээ. Тэгээд залуу байхад чинь тэгээд оройч гэсэн хоол идчихэл тэгээд энерги зарцуулчих шүү дээ. Тий. Садарлагч хаш. Яаж хийж байгаа 22 цагаас хойш нэвтрүүлэг болгох юм. Юу тандаа яриад байгаа юм бид нэр. Таал мошоод Юу яасан бэ? Хашийн шивнэ. Танаа одоо дандаа буруу юм бодсон. Одоо юу бодоод байгаа юм бэ нэр. Ямар мох юм бод юм бэ шиг. Тийм болох гэж. Би таныг өдөр ярьдаг юмар чинь л ярьж шүү дээ. За алдах нь. Отко энийг хардаа. Алмигээ харангуут бас л тийм юм байгаа байхгүй. Өдөр яг тийм юм сууж байна те. Чи хизээ хамгийн сүүл магтаал юу сонссон? Би байнга сонсдог. Ямар гоё. Чи бол зүгээр л хүчтэй юм бэ. Би ер нь бол хараа ер нь багасаа аав ээж ярьд ийм албаар эрхэлдэг байсан байхгүй юу? Дүү гараад намайг хайцсан. Тэгэхээр би өөрөө ингээ албаар эрхлэхгүй бол намайг эрхлүүлэх хүн байхгүй учраас дандаа тэгдэг байсан. Яг тэр яг ингээ сэтгэхгүйгээрээ яг нөхөртөө тэгж эрхэлдэг. Чи яа намайг эрхлүүлэхгүй байгаа? Чи яа намайг тэхгүй байгаа? Гэт тэгэнгүүт манай нөхөр эсрэгээрээ тэр үгийн минь эргээд гэж санагалцдаг юм бэлээ. Чи яагаад байгаад яагаад эрхлэхгүй байгаа? Би яагаад яатсан зүгээр юм уу? Яагаад би ч удаа том яагаад байгаа? Гэт эргээд би нөгөө нэг юм эрхлэх гээд байгаагүй тэр нь маань дайв дуртай болсон байлээ. Тасцсан шүү дээ. Ой яа. Би нэрээ би бүр гайтай бүр ингэ тамийн ирэх хүн байхгүй юу? Ямар хөөх юм бэ? Одоо нэвтрүүлэг дуусаад залхах. Гэхдээ хата эрхэлж чадна гэдэг чинь эмэгтэй хүнд үнэхээр байх ёстой зан характерууд нэг би чи айгүй өрөвдмөр хүнд эрхэлж чаддаггүй байхгүй юу? Би ч ороо нэг янз янзын юм сурыг гэсэн ийм юмд очиж би ч сураа. ороо Ажил сурахын тэгээд ажил ингээд гараад ингээд нэг юм жижигхэн мочок шиг юмар амар эртээ өшгөө шүү дээ. Ингэж яваад шууд гэртээ ороод ингээд гоожоод урсаж байгаа юм ёо ядарч мөхлээ. Мөрөс зөргөөд. гоё юм аа. Гоо гэрэл мэрлээд авчих байх. Би л одоо мегацтай юу амар атаарах ч юм. Гэтэ цагаахан атаарах л та. Энэ бол эмэгтэй хүнд байх хамгийн гоё чанар байхгүй юу? Чи нүдэ хичээсэн бас суралцаж болно шүү дээ. Өө та хоёр ч юм уу нүдийг чи бүр ирэх муух шиг яг ингээд хашихаа хажууд ингээд наалтчих. Авир шүү. Таван хором салахгүй. Гоё шүү дээ. Яг үнэхээр Одоо өөр хиндээ эрхлэх үү тийм. Аад шүү дээ. Нөө нэг таны хоёр гарын чи ингээд өөрөө гараа барьчихдаг. Идэж уух юм а яах вэ? би ямар сайндаа тэр шоудаа сууж байгаа тэр хүний хүүхэн тэрнийг залаад ингээд хөө чи зүгээр суугаач гэдэг. Ингээд эргэлдээд хардаа. Йоо тэр бүр яг мууч шиг бас заяа. Тэгээ бүр ингэж нэмгээ яг яагаад байгаа юм би. Хөө чи зүгээр суудаа гэд би бүр ёо Яг ингээд хил загтнаад байна гэдгийг мэдчихээ заа би ингээд бүр инээхэд бэлэн болсон байсан. Нөгөө нэг ингээд эмгтээчүүд чинь ингээд өөр ингээд хүмүүсийн хажууд ингээд нөхөр мөхтэй ингээд эрхэлдэг юм хэлээ штэ. Би ч нөгөө яа ичи санаа зовхон ичих булчирхай байх ш. Тэгэл ингээд бүр ингээд заримдаа дургуул байдаг л да. Ер нь балаач нэг гэр орондоо болж молооч гэ. Ой, стичон татвар үзэж байхдаа үнсэлцээ зогсчихсэн чи юм биш үстэй. Дурлалтаа баараа Би гэдэг гадаа өндөө өсөлтөд нөхдөдөө өсөлтөд зогсож байгаа гарал саваад оочод шууд ухаалтад очиж. Бэгүү тэгтээ энэ Харахад зүгээр заяа өөрөө хийгэн гуул зүгээр хам өглөх байж чаа. хөөй тэгтээ эн чин заяа хөөе надад тэгэж үнсэлцэж явсан нас би шүү. Тий аха эн чин яг юу юм бэ на насных тэгээ нөгөө нэг яг юм бүр ингээд бүр үнэхээр дурлцсан хүн бол тийм хүмүүнээс ичих мичих тийм юм байхгүй. тэр автосын дотор нэг хосоо 10 жилийн л хоёр хүүхдээ. Үүс би нэг идэж уух нэ. Тэрийг бас арай чадахгүй. Тэгээ би бүр ингэ барах хүү хоёр байлаач юм байна. Ичи санаа зовхон байхгүй нөө. Хил арай л их ороод байна. Би ядаж нэг цагт ганц байж болно шүү дээ. Хайл ёо. Зовлонтой л юм. За Улаанбаатар хотод 17 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар цэвэр жимсний хөлдөөмөс сэрүү татвал сэтгэл сэргэн гэсэн урайтагаар Айнста амин дэм хамтран аялаж байгаа. Тэг үндэ цангаад байна тийм болохоор жоо юм. Тийм байна. Ой энэ За энэ шүү дээ. Энэ. тий юу гаргаж баг зэрэг зөөдрүүлж хэрэглэх нь илүү тохиромжтой гэж хэлээ. Би Энэ мэдээ зөөдрүүлсэн. би угаасаа энэ чинь яг эфир орхоос өмнө авчирнгуудаа хоёр дахь хамтран аялагч болгож ярьж байгаа нь тэр шүү дээ. Зорилго нь. Жоо одоо гисгэж шít. Бараг ингээд нөө реклам зар сурчлага авж байгаа газруудаас манайх л ингээд боддоор нийдэж уудаг охоо. Тэгээд энэ айгу өдгөө. Айгу өдгөн жус. Харин тий. Тий.
За тэгээ байгалийн цэвэр анс жимсээр үйлдвэрлэсэн амин дэм эрдэс байцаар баялаг жинхэнэ анс шүүсний хөлдөөмөл бүтээгдэхүүн гэж байгаа. За тэгээ түрүү хашаахын хэлснээр надад өөртөө те хамгийн таалагддаг юм юу вэ гэвэл одоо энэний өмнөх загвар нь ингээд ийм гялгар уутаараа тэгээд урж хаад ингээд хөхтөг гэсэн штэ тий. Тэнгүүд ингээд айгүй хэцүү ууж итгэхэд энэ ийм таглаатай болохоор айгүй гоё. Энэ бүр амар таалагдаж байгаа. Энийг тэгээд юу юу аачих юм бэлээ. Ингээд шингэрүүлээл хөргөчнөөс хөлдөж байгаа л тий. Гаргаж ирээл жоох ингээд жоох мөссөн болонгууд нь хөвгтдээ ингээд өгч мөгчөө зүгээр. Тэг ахаа өтгнөөрөө байна гэдэг чинь жимсээрээ байна гэсэн үг Оо байхгүй дэлгүй юу? яа. Тэгэхээр хараа нөө ямар нэгэн консервант ороогүй. Уртсагч одоо өнгө оруулагч юм уу тийм ороогүй. Тэгээд өтгөн байна гэдэг чинь нөө яг 100% жуус. Тэгээ угаасаа нэг жил хадгалах юм байна. Оо энэ нь хөлдөчвөл олон жил хадгалах уу? Одоо энэ жишээлбэл 2023 оны 8 сарын 28-нд савлсан. Тэгээд одоо энэ чинь хайрцагнда 100 байдаг. Тэгэхээр та хайрцагаар нь 100-аас дэшиг авах юм бол хүргэлттэй байхгүй юу? Тэгээ хайрцагаар нь аваад хөлдөөгчөндөө тавьсан байгаа. Миний 92 онд үйлдвэрлэсэн гинэ. яаж Удаа яриад байгаа ч гайхлаа. 2023 гэсэн шүү. Гайхлаа. 93 онд яа. Тэгээ ерөнхийдөө бол анс жимс бас нөгөө холестериний түвшин бууралдгаараа бас их давуу талтай байна шүү. Тэгээд бүх сүлжээ супермаркетууд зах дэлгүүрээр худалдаалагдчихж байгаа. Анстай амин димээ өдөр бүр хэрэглээрээ баярлалаа. Сая наашахад яг ногоон өнгөтэй харагдсан баха. 75 грамаар цавлагдсан тийм ээ. Хата хэдүүлээ нөгөө нэг ярьсаар идсээр байгаа да ярих юм болсон. Сайхан ингээл эргүүрт оруулж байгаа. За ахаа уцсныхаа дугаарыг хэлээд өгч. За идээд дуусцсанараа. За 90 11 81 18 гэсэн утас байна. 90 11 81 18. Хаягнд оржин гудамж аа тэгэж. За энэ бол сансарт байралтай байгаа шүү. Та бүх уцаар нь ярьж байгаа сансарт байрлах үйлдвэрлэс нь очоод одоо хайрцгаар нь авч болно. Айлсвал захиалгаар авч Хайцгаар болно. навчхоо. Дураараа тий. Амарш гэж. Амарш хайцгаар навч. За тэгээд хэрхэлж авъя гэвэл номингийн сүүл бүх сүлжээгээр GS25-ын бүх сүлжээгээр 8 нэрний дэлгүүрүүд дээрээс байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар цэвэр жимсний хөлдөөмөл сэрүү татвал сэтгэл сэргээн гэсэн уриалгаар анстаа амин дэм хамтран ярилцаж байна баярлаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв эхнэрээ магтхан тэнэг гэрэг гэдэг сэдвээр ярилцаж байгаа. За эхнэрээ магтахаар тэнэг болж байгаа юм чинь нөхрөө бас магтахаар тэнэг болно гэсэн үг юм яга. Юу ярь та? Судар бичигт яг юу гэсэн байгаа тэгээд. Гээ зүгээр би ингэж хатсан нөгөө нэг олон хүмүүсээ танихгүй хүмүүсээ хажууд нөхрөө магтаадахаар хүмүүс жоох эвгүй санагддаг юм байлээ. Тэгээ би бас ингэсэн байхгүй найзуудаа ингээл нөхрөө магтаад ярьсан байхгүй гэсэн чи заас мигвтэй худраад зүгээр яа гачтай үнийн л яриачтэй. Юундаа ингэ дүрс хэд байгаа. Гүй. Муутай сайтай л гээл ярьж штэ эн чинь тэггүй болж байгаа үйл процесс Хамгийн гоё мууж ярихгүй шүү дээ. Санд асуулга баг нэвтрүүлэг дуусахын даваан дээр ороод ирсэн байна. Гяс санд асуулгаа танилцуулаад тэгээд нэвтрүүлэг гяс хэдхэн минутын ч гэсэн манайхаа идэвхтэй оролцоороо. Эхнэр чинь нөхөр чинь таны сэтгэлийг хөдөлтөл чин сэтгэлээсээ хамгийн сүүлд хизээ магтсан бай. Нэгд нь санахгүй байна. Юу ойрд магтуулаагүй. Хоёрт нь ойрхон магтсан тод санаж байна. Гуравт нь магтсан гэхдээ чин сэтгэлээсээ биш байсан. Дөрөвт нь угаасаа магтдаггүй болохоор тоодгүй гинэ. За манайхан санд асуулганд идэвхтэй оролцоороо. Би ер нь бол штэ энэ хайртаглийн асуудлыг авах хөхийн ухаан дээр л тулгуурлаж юм болоо. Энэ манай хүн сүрдээ барина. Лектор болдно байгаа. Би яг ингэж бодохгүй. Хүн өхийнхөө хэрээр эргүүлээд. За. Ингээл лектор хийгээд явчих. Ер нь бол штэ те хэрвээ танд боломж байгаад чадчил байгаа бол эхнэрүүд нь нөхрөө байнга л магтжээ. Хүзүүгийн үрдэл бухшиг бүдүү үзүүтэй гэж магтсан ч болно те. Яасан гоё хар хөзүртэй юм бэ. Та нөгөөдөө яриад байна. Хөөе нэр надад тэгсэн юм штэ. Тий миний хайр чинь бондооч төөрх шүү гэж штэ. Бондоогоо. Яг ингэж хараа бодогдох байхгүй юу? Ингээл үнэхээр нөхрийнхөө бүр ингээд одоо ингээ ид эргэтэн те илүү гоё гэж харуул тэр гоёроо л харагдана. Муухай гэж харуул мухай л харагддаг байхгүй юу? Тийм үү? Тий нэрээ. Та ингээл намайг хайрлал байвал би танд хайрлаа л. Надад зарим авч өгөөд байвал би танд зарим авч өгсөөр л. За. Асныхаа ирээр авна гэдэг философи байна. За. Яаж хайрлан тэрийгээ бас буцааж өгдөнэ. Гэхдээ гэхдээ ер нь бол те хайр хариу нэгтгэхгүй байх хэрэгтэй. Би бол хариу нэхнэ. Би тэрээр миний юу шүү. Эмэгтэй хүн нэгдэг, эрэгтэй хүн нэгтгэхгүй гэсэн шүү. Хашхаа. Тийм үү? Тий. Эрэгтэй хүн ер нь ямар нэгэн нөхцөл тавьж хайрладаг гэж байгаа шүү. Алаа, айрхан суужсэн бодлыг цаг алдчихсан.
Болж ихгүй гар явж ихгүй байна. Гэтэ хараа би бол хариу нэхнэ. Яг тэгвэл би ингээ яагаад өгөөд тахад яагаад надад Тийш буцахгүй байгаа. дээ, Тэр хүн үгүй бол тэр надад хайргүй тэр салцсан ярихгүй тийм. Тийш дээ. Би ч гэсэн сална гэж л бодож байгаа. Эргүүлээд багтахгүй пүү шүү дээ. Гай байж шүү дээ. Юм үтсэн чагуулс гэдэг шиг л. Тий. Ялч хэлээд шүү дээ. Хашихнаас тэр очихоор бүр өстэй нэ түүийг явж байгаа. Түүй үгсэг гэж явж байгаа. Сараа онч турж авна энэс нэг уянгарч чаддгаар дурак штэ. Наас үүлгэн хайрын бариулт юм дэм дададан гэхээр намайг эргэлүүлж ийн гэж би өнгөрөх юм уу те. Гэхдээ яаж ч л нэг ихтлэн тавь гэж ш. Тэгээд ингээ жоохон ингээд нэг юм өгж аваадах юм бол наа чинь тэгээд явцын дунд нэг юм тий ном голдоо ороод тий ойлгож эхлэх байхгүй юу. Зохиол гарчгаар нь ярихгүйгээр Тэгтээ хүмүүс ингэдэг байхгүй. Ямар муухай уруулын бодог түрхцэн те. Эсвэл ямар сони хүмүүсээ гэхээсээ илүүтэйгээр миний хайр чинь энээс ариу өөр хүмүүсэл илүү энээсээ гоё харагдан да. Энэ уруулын бодог чинь чиний царайг арай бараа хардуулаад Яа би л одоо тэгж хувц сонор буруул боди тийм юмд оролцдог эрэгтэй хүн дургүй. Үгүй тэр чинь айгу Би ордог ч би ордог ч. Тийм үү. Тий. Юугаа бодно яа. Та ч бүр мэдрэмжгүй гай юу шүү. мэдрэмжтэй байсан. Тэгээд мэдрэмжгүй болж хайрсан. За богинохон ч гэсэн маш төргөө хугацаанд санал асуулганд идэвхтэй оролцсон та бүхэндээ баярлалаа. Санал асуулгын дүүн гарсан. Ой за. Эхнэр нөхөр чинь таны сэтгэлийг хөдөлтөөл чин сэтгэлээсээ хамгийн сүүлд хизээ магтсан бэ. Нэгт нь санахгүй байна буюу ойрд магтуулаагүй гэдэг дээр 49 хүн буюу 29%. Ойрхон магтаан тод санаж байна гэдэг дээр 68 хүн буюу 41%. Раттай хүмүүс вэ. Энэ яг нэг ихнэр нөхрийн хажууд сууж байгаа. Яг үгүй. Магтаан гэхдээ чин сэтгэлээсээ биш байсан гэдэг дээр 18 хүн буюу 11%. Угаасаа магтдаггүй болохоор тоодгүй гэдэг дээр 32 хүн буюу 19% саналаа өгчээ. За. Тэгээд ойрхон магтсан тод санаж байна гэдэг дээр 41%-аар яалчлаа. За. Бас магтдаг юм байна. Магтуулдаг юм байна. За. За энэ үрээд 2023 оны 10 дугаар сарын 3-ны Мегмар гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжүүлтөө хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар цэвэр жимсний хөлдөөмөл сэрүү татвал сэтгэл сэргээн Анстай амин дэм за мөн Кровко брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч өглөөний цайнд өнгө нэмэх Коровка брэнд. Мэдээлэл авах утас 94 99 87 96 15 51 15 Коровка брэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сэрүү татуулт сэтгэл сэргээн цэвэр жимсний хөлдөөмөл Боролдоо брендийн Анистай амин дэм. 3 2 1 эфир. Яна нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын аймжил радио 88.3